2023 оны 5 дугаар сарын 3-ны өглөө Сербийн нийслэл Белград хотын төвд байрлах нэгэн баг сургуульд хизээж мартагдашгүй эмгэнэлт хэрэг гарсан байдаг. Ердөө нэгэн хичээлийн шинэ өдөр эхэлж байсан тэр мөчид 13 настай сурагч хүү сургууль дээр галт зэвсэг авчран гинэт гал нээж эхэлсэн. За үүний улмаас бол хэдхэн минутын дотор 8 сурагч болон сургуулийн хамгаалагч газар дээр амиа алдаж нэг багш 6 хүүхэд хүн шаргацсан байна. Тухайн сургуулийн нэгэн сурагчийн аавын ярьснаар бол халдлага үйлцэн хүү эхлээд өөрийнхөө ангид орж багшлууга гал нээсний дараа буун дууг сонсоод айж сандран ширээн дор орж амжсан ангийнхаа хүүхдүүд рүү буудаж эхэлсэн. За аз болоход олон хүүхэд сургуулийн арын хаалгаар амжиж зүгтэж чадсан ч гэсэн хэдхэн минутын дотор 50 амгалан байсан сургууль яг л хар дарсан зүйл шиг эмгэнэлт газар болон хувирсан байв. Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гинтэргийн түүх сонирхдог бол Кейсарын 3 сувгаа subscribe хийж дараагийн дугаарыг цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Хэрэг гарсны дараахан сургуулийн орчин бүхэлдээ цагдаагийн хатуу хамгаалтад орж түргэн тусламжийн автомашинууд араасаа цувран ирж эхэлсэн. Сургуулийн дэд захирал цагдаад яаралтай удастаж нэг хүүхэд гал зэвсэг бариад хүмүүс лөө буудаж байгаа тухай сандран мэдэгдсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь удалгүй халдлага үйлцэн хүү өөрөө цагдаа руу залгаж маш тайван дуугаар өөрийгөө сэтгцийн асуудалтай хүн гэж хэлээд бууж өгөхөр болсноо мэдэгдсэн тухай цагдаа нар хожим мэдээлсэн байдаг. Энэхүү аимшиг тэргийг үйлцэн хүүгийн нэрийг бол хууль ёсны шалтгаанаар олон нийтэд тухайн үед бол зарлаагүй бөгөөд цагдаа нар түүнийг зөвхөн К гэсэн эхний үсгээр нь нэрлсэн байсан. Багш нар болон сурагчдын ярьж байгаагаар тэрээр энэ сургуульд сурдаг хичээлдээ тун сайн ямар нэгэн зөрчил урд өмнө огт гаргаж байгаагүй хүүхэд байсан гэж мэдээлсэн. Цагдаа нар хэргийн газар дээрээс түүнийг баривчлан авч явах үед бол толгойг нь бүтээсэн байсан бөгөөд тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цагдаа нарыг дагаад явсан. 6-аас 15 насны хүүхдүүд суралцдаг энэ томоохон сургуулийн гадаа амь өргөцсөн хүмүүсийн цогцыг зөөж буй төр зураг болол Серби ард түмний сэтгэлд хизээж марлашгүй гүн шархал үлдээсэн. Тэр өдөр амиа алдсан хүмүүсийн дунд Франц улсын иргэн нэгэн охин байсан нь бол энэхүү эмгэнэлт явдал зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүйг харуулсан байд. Тэгээ үнэн дээр Серб улсад бол сургууль дотор ийм төрлийн буудлага гарна гэдэг бол маш ховор үзэгдэл байсан. Сүүлийн олон жилийн турш сургуулийн орчинд ийм хэмжээний эмгэнэлт хэрэг огт бүртгэгдээгүй байсан учраас энэ явдал зөвхөн Серб төдийгүй дэлхийн нийтийг тэр чигтэн цочроосон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаа нар энэ хэрэг бол зөвхөн нэг өдрийн уур бухимдлаас үүдэлтэй зүйл биш болохыг бол тогтоосон. Тэгээ Сербид 1990-ад оноос хойш айл өрхөөдөд галт зэвсэг бол их хэмжээгээр хадгалагцаар ирсэн гашуун түүх бол бий. Мэргэжлэнүүд ч гэсэн ийм нөхцөл байдал хизээ нэгэн цагт бол ноцтой гамшиг авчирч болцшгүйг олон жилийн турш бол анхааруулсаар ирсэн. Үүнээс гадна улс орны эдийн засгийн хүндрэл нийгмийн тогтворгүй байдал нь бол хүчирхийллийн эрсдлийг улам нэмэгдүүлдэг гэж судлаачид үздэг. За харин энэ буудлагын тухай анхны дуудлага өглөөний 8 цаг 40 минутын үед цагдаагийн газарт ирсэн. За зуны урт амралтын дараах анхны хичээлийн өдөр байсан учраас сургууль хүүхдүүдээр дүүрэн амьдрал ийд буцалж ирсэн. Тухайн үед биеийн тамирын хичээл дээр байсан нэгэн сурагч хүүгийн ярьснаар бол тэрээр эхэндээ буун дууг огтхонч ойлгоогүй. Тэр чимээг гадаа хүүхдүүд ямар нэгэн солиуд буудуулж байна л гэж бодсон. Гэвч буун дуу улам ойртож сонсогдохын алдад сургуулийн хамгаалагч газар унахыг өөрийн нүдээр хараад тэр даруй гүн цугтаж амжсан байдаг. Өөр нэг сурагчийн ярьснаар хүүхдүүд айж сандарсандаа орилон сургуулиас гүйлдэн гарч байсан бол удалгүй айж дүгссэн эцэг эхчүүд сургуулийн гадаа цугларч эхэлсэн. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн ихэнх сурагчдыг бол арын хаалгаар аюулгүй гаргаж чадсан нь түүнээс ч олон хүний амь насыг авран хамгаалсан явдал болсон гэж дурдсан байдаг. Юу болж байгааг ойлгохсхөөгүй сандарсан эцэг эхчүүд сургуулийн зүг яран эрцгээсэн. За нэгэн аавын дурснаар бол тэр үед охин нь түүхэн хичээл дээр бол байсан. Аимшигт мэдээг сонсмогцоо бүх ажлаа хаяад сургууль руу гүйж очиход охиныг нь хаана байгааг хинч хэлж өгөөг нь бол түүнд хамгийн аимшигтай байсан. Хэдэн минутын турш муу зүйл тохиолдчих үедээ гэж зүрхэн амаараа гарах шахсан ч удалгүй охин нь өөрөө уцаар холбогдож сургуулиас 9 минут гарсан гэдгээ хэлэхэд л тэр арай гэж амьсгаа авсан гэж ярьсан байд. Хэргийн дараа сургуулийн орчмын бүх хяналтын камерыг шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүс камер байхаас гадна сургууль бүрт металл илрүүлэгч төхөөрөмж зайлшгүй суйрлуулах хэрэгтэй гэдгийг хатуу шаардаж эхэлсэн. Хохирогчдын ар гэрийн төлөөлөл болох Эмэ Лана Радовичийн хувьд тэр өдөр амьдрал нь тис ондоо ертөнц болон хувирсан. Түүний аж охин Анна сургуулийн үүдний ойролцоо явж байхдаа буудуулсан байв. Эмээ нулимс тусдуулан ярихдаа бол Аннаг буудсан гэдгийг сонсоод би түүн лөө олон удаа залхсан. Гэхдээ тэр огт хариулаагүй. Тэр мөчөд би бүх зүйл төгсснийг ойлгосон хэмээн өгүүлсэн нь хүн бүрийн зүрх сэтгэлийг шимшрүүлэн байсан. Мөрдөн байцаагчдын дүгнснээр сургуулийн хамгаалагч
Хүүхдүүдийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд гал нэж байсан хүүгийн өмнө зоригтойгоор очсон тэрхүү одоо баатарлаг үйлдэл нь түүнээс ч олон хүний амийг аварсан байж болно гэж үзэж байгаа. Шархсан хүмүүсийг Белград хотын хэд хэдэн эмнэлэгт яаралтай хүргэж эмчнэр амь насыг нь аврахын төлөө бүх чадлаараа бол тэмцэж эхэлсэн. Тэгээ эмчнэрийн мэдээлснээр нэг сурагч хүзүү болон цээжин тус газараа хүн шархсан бол өөр нэг хүүхэд хөвлий, бусд нь гар хөлөндөө буудулсан байна. Тэгээ багш нь хүртэл 2 гар болон хөвлийн эсэгтэй хүн шарх авч яаралтай хагалгаанд орсон. За хамгийн хүнд гэмцэн нэг сурагч толгойдоо маш ноцтой шарх авсан тул хүүхдийн эмнэлэгт олон цагийн турш үргэлжилсэн хүн хагалгаанд орсон байна. Нийтдээ 1100 орчим хүүхэд суралцдаг 50 чинэлэг дүүрэгт байрладаг. Энэ сургуулийн орчимд бол тэр өдөр түргэн тусламжийн автомашин, цагдаагийн машин бол тасралтгүй хангинаж үгээр илэрхийлэхийн аргагүй айц төгшөөр ноёрхсон. Хүүхдүүдийнхээ талаар ямар нэгэн чимээ сонсох гэсэн эцэг эхчүүд сургуулийн хашааны гадна уйлж, залбирч сайн мэдээ хүлээхээс өөр аргагүй байдалд орсон байна. Хэрэг гарсан 5 сарын 3-ны өглөө Белград хот бүхэлдээ гүн уу гашууд автсан хар өдөр болж түүхэндээ үлдсэн. Хэрэг гарсны дараа цагдаа нар буудагч хүүг энэ аимшигт үйл явдалд маш удаан хугацааны туршид нямба бэлтгэл хийсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. За учир нь түүнийг баривчлах үед гар буунаас гадна 2 ширхэг молотовын коктейл буюу чатамхай бөмбөг авч явсан нь бол тогтоогдсон. Гэхдээ хамгийн их цочрдуулсан зүйл нь бол үүгээр дуусаагүй. Цагдаа нар түүний эд зүйлийг нэг бүрчлэн шалгах явцад сургуулийн маш нарийн зураглалыг бол олсон. Тэрхүү зураг дээр бол аль хаалгаар орох, ямар гарцаар гарах, ангиуд хаана байрладаг тухай бүгдийг нь нэг бүрчлэн тэмдэглэсэн. За үүнээс гадна ангаар нь одоо ялган, хинлүү хамгийн түрүүнд халдах тухай жагсаалт хүртэл гаргасан байсан. Белград хотын цагдаагийн даргын хэлснээр энэхүү төлөвлөгөө нь энгийн нэг хүүхдийн хийсэн санамсаргүй тэмдэглэлт гэхээс илүүтэйгээр яг л аимшигын киноны зохиол эсвэл видео тоглоом шиг маш нарийн боловсруулагдсан байсан гэж зохон тэмдэглэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ хэрэг бол гинэт уурлаж бухимдснаасаа болж хийсэн хэрэг биш харин одоо урьдчилан маш нарийн төлөвлөсөн ажиллагаа байсан нь мөрдөн шалгалтаар ил болсон. За энэ мэдээлэл олон нийтэд ил болох тусам Сербийн ард түмний айдас улам одоо газар авч хэрвээ түүнийг хин нэгэн эртгэн зогсоогоогүй бол хэдэн хүн амиа алдах байсан бол гэсэн одоо аимшигтай асуулт улс даяар яригдаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй өрнөж эхэлсэн ч гэсэн удалгүй нэгэн томоохон хууль эрхцэн асуудал бол гарч ирсэн нь халдлага үйлдсэн хүү дөнгөж 13 настай байсан явдал. За Сербийн тухайн үеийн хуулиар бол эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан учраас одоо ямар ч аимшигтай хэрэг үйлдсэн байсан шүүхээр насанд хүрсэн хүн шиг яллуулах ямар ч боломжгүй байсан. Ийм учраас түүнийг цаашид хэрхэх асуудлыг нийгмийн аламж болон холбогдох байгууллагууд шийдвэрлэхээр болсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгэлсэн гар буунууд нь бол аавынх нь хууль ёсны дагуу эзэмшиж байсан зэвсэг болгон тогтоогдсон. Цагдаагийн мэдээснээр буунууд төмөр сейфэнд хадгалагдаж байсан хэдий ч хүү бол сейфний кодыг мэддэг байснаас гадна өмнө нь аавтайгаа одоо хамт буудлагын талбайд очиж гал зэвсэг бол ашиглаж сурсан байсан. За үүний улмаас түүний аавыг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан байж болзошгүй гэсэн үндслээр баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. За энэ хооронд бол сургуулийн ойролцоо үр хөвгтөд хайн сандарсан эцэг эхчүүд уйлах, орилох чимээ тасрахгүй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс айж сандарсан сурагчдыг ойролцоох нэгэн компани хашаанд түр хоргодуулсан байсан. За эмчнэр шархсан хүүхдүүдийн амь насыг аврахын төлөө бүх чадлаад ажиллаж байсан ч гэсэн харамсалтай нь тун удалгүй дахин нэг харам мэдээ ирсэн байдаг. Хэрэг гарснаас хойш бараг 2-7 хоногийн дараа хүн шархсан бяцхан охин Анжелина эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан байна. За ингэснээр энэхүү аимшигт халдлагын улмаас амь өргөцсөн хүний тоо 9 болж нэмэгдсэн байдаг. Түүнчлэн нуруундаа хүн шархсан өөр нэг сурагчийг илүү нарийн мэрэгжлийн мэс засал хийлгэх зорилгоор Америк нэгдсэн улс руу тусгай үргийн онгоцоор хүргэсэн байна. Ерөнхийлөгч Александр Вучичийн мэдгдснээр хэрэг үлдсэн хүү сургуулийн хамгаалагчтайгаа муугүй харилцаатай байсан бөгөөд олон эцэг эхчүүд тэрхүү хамгаалагчийг хүүхдүүдийн төлөө үргэлж сэтгэл гаргадаг сайн хүн байсныг нулимс туслуулан дурссан байдаг. Энэхүү имэгнэлт явдлын дараа Сербийн засгийн газар улс даяар галт зэвсгийн хяналтыг эрс чангадахаа албан ёсоор мэдэгдсэн. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад зарим нэг буудлагын хэрэг гарч байсан ч гэсэн энэ удаагийн шиг сургууль доторх бяцхан хүүхдүүдийг шууд онилсон харгас садлага урд өмнө огт гарч байгаагүй. Хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэстэндээ хандан хатуу бөгөөд томоохон өөрчлөлтүүд хийхээ зарласан. Түүний мэдээснээр тус улсад хууль ёсоор бүртгэлтэй байгаа хэдэн зуун мянган галт зэвсгийг бүгдийг нь дахин нягтлан шалгах өргөн хүрээний ажлыг эхлүүлэхээр болсон. За энэхүү хатуу шалгалтын үр дүнд бол зөвхөн цөөхөн хүн л хууль ёсоор галт зэвсэг эзэмших хэрэгтэй үлдэх хатуу зорилтыг бол тавьсан байна. За үүнээс гадна сургуулиудын аюулгүй байдлыг сайжруулахын тулд улс даяар олон зуун цагтааг сургуулиудад тогтмол байрлуулан ажилуулах шийдвэр гаргасан. Түүнчлэн хууль бусаар галт зэвсэг хадгалсан этгээдүүдэд ноогдуулах,
торгуулийн хэмжээг өмнөхөөс нь хэд дахин нэмэгдүүлж, шинээр бууны зөвшөөрөл олгох явдлыг бараг бүрэн зогсоосон. Гагцхүү зөвхөн ан агнуурын зориулалттай үед л тусгай зөвшөөрөл олгох бодлого баримталгаа мэдэгдсэн байна. Иргэдийн эзэмшиж буй бүх зэвсгийн хадгалтын нөхцөл буудлагын талбайн үйл ажиллагаанд улсын хэмжээнд хамгийн хатуу хяналт тавих нь иймэрхүү хадгалгаас урьдчилан сэргийлэх цорын ганц гарц хэмээн үзсэн байдаг. Энэхүү аимшигт явдлын дараа Сербийн ард түмэн 3 өдрийн турш үндэсний гашуудал зарлаж мянган хүмүүс хамтдаа гашуудсан. Харин хэрэг үйлдсэн хүүг энгийн хорих ангид бус харин сэтгцийн имчилгээний тусгай төвд шилжүүлэн тусгаарласан байна. Төрийн тэргүүний мэдээснээр хүүгийн аав ээж хоёрыг хуулингийн цагдан хорж наривчлан мөрдөн шалгах ажиллагаанд хамруулсан байна. Мөрдөн байцаалтын явцад бол нэг анхаарал татсан баримт ил болсон нь бол хэрэг үйлдсэн хүү энэ өдрийг маш удаан хугацаанд хүлээж байсан тухайга мэдүүлсэн. Тэрээр аавтайгаа хамт буудлагын талбайд 3 удаа очиж зэвсэг ашиглаж сурсан байсан нь тогтоогдсон. Мөн түүнчлэн тэрээр өмнө нь өөр ангид шилжих хүсэлт гаргаж байсан бөгөөд тухайн ангид түүний сайн найзууд нь сурдаг байсан талаар ерөнхийлөгч бүжиж онцолсон. Хүүгийн аавын өмгөөлөгчийн хэлснээр хүүд хийсэн эмнэлгийн шинжилгээгээр ямар нэгэн сэтгцэд нөлөөлөх бодис, мансууруулах бодис хэрэгэлсэн шинж тэмдэг огт илрээгүй. Мөрдөн шалгах ажиллагааг гүнзгийрэх тусам цагдаа нар ганцхан хүүгээр хязгаарлалгүй түүний эргэн тойрны бүхэл хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Хүүг асардаг байсан асрагч эмэгтэйгээс эхлээд гэр бүлийн ойрын хамаатан садан байнга уулздаг байсан хүмүүс хүртэл хуулийн байгууллагад байцаагдаж эхэлсэн. Түүнчлэн сургуулийн сэтгэл зүйч, ангийн багш нар гээд хүүтэй ойр ажилладаг байсан хүмүүсээс ч гэсэн гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үеэр бол мөрдөн байцаагчид хүүгийн ээжийг хүүхдээ зохих ёсоор анхаарч халамжлаагүй байж болзошгүй гэсэн үндслээр шалгаж эхэлсэн байна. Ээж нь мэдүүлэг өгөхдөө бол хүүгийнхээ бага нас, эрүүл мэнд, найз нөхдийн харилцаа болон өдөр тутмын амьдралын талаар маш дэлгэрэнгүй ярьсан. Түүний хэлснээр бол хүү нь өглөө босоод хичээлдээ бэлтгэхдээ жоохон залхуурах хандлагатай байдгийг тооцох юм бол урд өмнө нь ямар нэгэн с ิจ гтэй ер бусын зан авир огт гаргаж байгаагүй. Хэрэг гарсан тэр өглөө хүртэл охиноо сургуульд нь хүргэж өгөөд хүүгээ гэртээ ганцаараа үлдээсэн байсан. Гэтэл дөнгөж 1 цагийн дараа сургууль дээр буудлага болсон тухай аимшигт мэдээг сонсоод хамгийн түрүүнд өөрийнхөө хүүг хохирогч болсон байх вэ гэж айсандаа сургууль руу яаран очсон. Гэтэл яг үнэн хэрэгтээ энэ бүхнийг үйлдсэн хүн нь өөрийнх нь төрсөн хүү байсныг мэдээд хорвоо ертөнц яг л нуран унах шиг гүн зочролд орсон гэж мэдүүлсэн байдаг. Халдлага үйлдсэн хүү бол өөрийн мэдүүлэхдээ буу барих, сум цэнэглэх арга техникийг ааваасаа сурсан гэдгээ ярьсан. Тэрээр аав нь бол өөрийг нь буудлагт маш сайн оновчтой бууддаг хэмээн байнга магтаж урамшуулдаг байсан тухай дурдсан байдаг. Энэхүү аимшигт хэргийн дараа Сербийн ерөнхийлөгч Александр Вучич насан туршийн хүүхдүүдийн эрүүгийн хариуцлага хүлээх насыг одоогийн байгаа 14-өөс 12 болгож бууруулах зорилготой санал дэвшүүлсэн. Түүний үзэж байгаагаар өнөө цагийн хүүхдүүд өмнөх үеийнхээсээ илүү хурдан төлөвшөж бие дааж байгаа учраас хууль эрх зүйн орчин ч гэсэн мөн цаг үеэ дагаад өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ ийм чухал өөрчлөлт хийхийн тулд олон улсын хууль тогтоомж болон мэргэжилтнүүдийн санал дүгнэлтийг маш нягхур судлах хэрэгтэйг тэрээр онцлсон. Үүний зэрэгцээ эрх баригчид сургуулиудад тодорхой хугацаанд мансууруулах бодисын шинжилгээ тогтмол хийх, анги танхимуудад цагдаагийн алба хаагчдын орон тоог нэмэгдүүлж, сургуулийн аюулгүй байдлыг зохицоор нь сайжруулах төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Хэрэг гарсны дараа багш нарын холбоо болон олон нийтийн байгууллагууд сургуулийн аюулгүй байдлыг яаралтай чангатахыг шаардсан улс даяар жагсаал зохион байгуулсан. Энэ бүх гашуудлын хажуугаар сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх тусгай утас ажиллуулж эхэлсэн бөгөөд шархсан хүүхдүүдэд яаралтай цус хэрэгтэй болсон тэр үед хэдэн зуун энгийн иргэн сайн дураараа цусаа хандуулахаар дугаарлан зогсон нь хүмүүнлэгийн сайхан сэтгэлийн илрэл байсан. Белград хотын төвд байрлах тэрхүү сургуулийн гадаа мянган хүн цугларч цэцэг өргөж лаасан хүүхдүүдийн тоглодог тоглоом зэргийг үлдээж амиа алдсан бяцхан үрс болон хамгаалагч эрхэмд хүндэтгэл үзүүлж байсан. Энэ хэрэг бол зөвхөн нэг сургуулийн гашуун эмгэнэл төдий байсангүй харин өсвөр насны хүүхдийн эмзэг сэтгэл зүй, гэр бүлийн халуун дулаан орчин, галт зэвсгийн хатуу хадгалалт, сургуулийн хамгаалтын тогтолцоо ямар чухал болохыг дэлхийд дахин нэг удаа хатуу сануулсан сургамж болон үлдсэн. Ийм аимшигт явдлыг эргэн санаанд тунгааж түүнээс сургамж авах гэдэг нь бол ирээдүйд бид үр хүүхдэд аюулгүй орчинд өсгөх хамгийн гол алхам болно. Ингээд өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Анхаарал тавьж сонссон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар сонирхолтой бодит хэрэгээр дахин уулзцгаая. Хэрв та KS13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.